Контентоо илүү сонирхолтой хүртээмжтэй болохыг та хүсэж байна уу? Тэгвэл хиймэл оюун суурилсан чимээгийн уншигч танд туслах болно. Нийт 8 төрлийн 4 эрэгтэй 4 эмэгтэй бодит мэт хоолойноос сонголт хийж өөрийн контенттой хамгийн сайн тохирох дуу хоолойг олоорой. Таны дууны хурд ая өнгийг чөлөөтэй тохируулах боломжтой тул ямар ч төрлийн агуулгад төгс цогцон ашиглах боломжтой. Эхлээд өнгөө туршаад үзээрэй. Дараа нь зөвхөн өөрийн хэрэгцээндээ тааруулан ашигласан тэмдэгтийн тоогоороо төлбөрөө төлөх уян хатан нөхцөлтөөр ашиглах боломжтой шүү. Чимээгийн уншигчаар контентоо дараагийн түвшинд гаргаж сонсогчдоо гайхшруулаарай. Өдөр дөнгөж эхэлж байхад хөөрхий Рикман хаваршаа зургатынхаа өмнө пиамиа барьсан шиг сууж байх шиг ядж байхад Рикийн үзчихсэн цагийн үр дээр нь хорон санаад Мортигийн нээсэн орон зай цаг хугацааны хагарлыг харуулангуудаа энэ нэг цуурын шиг юм байсаар л байна шүү. Энийг засах хүн олддгүй юм бах та. Энтрийг зогсоо зайгүй яриастай. Үүнээс болоод нэмээд хямраад байгаа юм уу да Рик. Одоо аргагүй л дээ. Орон санаад Мортигоос болоод портал буун ажиллагаа байсан. Бүргэн өөрийнх нь охин бас өөрийнх нь охины сансрын колон 3 учиртай болчихсон. Морти Самар 2 хүүхэдтэй болсон. Рикман бас даалгараад урдынх шиг байгаа байсан. Манаа үндэ хямрахгүй зүйлж алгадөө. Дээрээс нь ядж яхад хорвоо Рикийн нөлөөмсөн цадалгүй хорон санаад Морти гэж нэг юмнаас болоод бөөн орон зай цаг хугацааны хагард үүсгэсэн байд. Одоо ямар ч юм те. Хэдүүлээ Риктэй ном уншуулт юм уу дөө. Заяа уцгаанда монголчуудаа өнөөдрийн бичлэгээрээ та бүхэндээ Рик ба Морти цувралынхаа 6 дугаар бүлгийн 2 дугаар хэсгийг ярьж хөрвөлтөглөө. Ер нь цуврал маань анги явах тусам улам заваарсан, улам учир нь олдохгүй болоод байгаа тул Ян задлангийн хамтлагнаас таадтай зориулж ариун үсийг одоо оруулж ирж байгаа. Хаагур зарахын гэж байгаа хэлнэ. Тиймээс та бүхэн маань Рик ба түүний гэр бүлийн аимшигтэй нүгэлтэй болон үйл явдал болгоныг үзсний дараа өөрсдөө сайхан ариун гангаар ариулаад хэд хоног мацаг өрөөдөө сайхан бие сэтгэлээ ариусгах чинь нэстэ. Ингээд цувралаа эхлүүлцгээе. Зурдугаар анги. Тэнхүү Рикийг уугаа сууж хавуур нь Морти орж ирээ. Та намайг хүргээд өгөхгүй мүү ээж ажилдаа явчихжээ. Аав харин ногоород унтаад байна. Гэхдээ Рик хариуд нь. За одоохон Морти гэж хэлээд портал буугаа гаргаж ирвэ. Үүнийг харсан Морти ч өө ашгүй та засчгаа юу гэж хэлж дуусаагүй байхад нь Рик шууд портал буугаараа буудлаа. Гэтэл удалгүй нэгдсэн порталоос нь манга центр гарч ирэхэд Рик шууд урдаас нь дээр энтер шидэд цаашаа болчихоо. Ерөнхийдөө эндээс Рик одоо хүртэл портал бууныхаа учрыг олоогүй байгааг харж болох нэ. Үүнээс болоод Рик ч Мортиг машинаар сургууль руу хүргэж өгөхөр болов. Ингээд хэрэглөө Морти маань ангидаа яваад ортол тооны багш ноён Golden Fold Мортиг харангуйтаа хүүхдүүдээ Морти ороод ирлээ. Нуг дараа гэснээр үргэлжлүүлээд за ноён Смит өнөөдөр та бидэнд юу авчирв те? Тархины хорхоо юу? Сансрын өтөв? Эсвэл бүр балиар юм авчирсан уу? Энтергээд Мортиг мэн зүгээр байлгасангүй. Морти мэн хөөрхий сургууль дээр бас нэлээд алдартай болсон юм уу та. За тэгж байтал гинт тэнгэр газар чичрээд нэг сони юм болж хэлвэ. Үнэс болоод ноён Golden Fall дахиад л Морти ичж бас юугаа хийгээд байгаа шаар вэ гэдэл. Муул юм бол хойд захаа хараа уухаа гэдэг шиг Мортиг чич гарлаа шүү. Уг нь Морти чинь Рикгүй бол айгүй мөрөөрөө хүүхд юм байгаа шүү дээ. Яг нэг удаа ичдэг хүүхдтэй болсноос шүү дээ. Тэнх үзэг цэлтгүүд бид дэлхий дээр бууж ирж байгаа асар том сансрын хөлгийг олж харлаа. Тэгээ тэр хөлгөнд явсаар явсад Улаанбаатар хотод буух гэснэ. За сансрын хөлгөө тонолж магадгүй гэснэ. Хаав исэн Египт улсад очиод газар дуу. Манайхан ч одоо тэгээд хөлөг буугаал ирэх юм бол задаргаанд урагшаа явуулчих мэтэр гаравч үтэй. Ингээд хөлөгч гадарсны дараа хаалган тэр нэгтгэж дотроос нь баахан үлэг гөрөглүүд гараад ирлээ шүү. Тэгснэ энэ хэдийг хүлээж ирсэн нэг халзан генералыг харснаа. Өө сарамгчингууд ч бүр халдарсан байх шүү дээ гэж ярьж мээрээд халзан хүмүүсийг доромжлоод байгаа юм уу да хайшин. Ингэж энүүдагийн адал явдал маань эхлүрээ. Үзэг зэрэгтүүд нөгөө айхтар сансрын үлэг гөрөглүүд маань нүүбдээ ирсэн юмж байх шиг. Хэдүүлээ одооноос энэ сансрын үлэг гөрөглүүдийг шууд гөрөглүүд гэж товчилчих юу. Гэнхүү гөрөглүүд маань юун түрүүнд хэлж байгаа юм л да. Манай үлдсэн хит хаана байна гэтэргээл айл 65 сая жилийн өмнө хэмээг асууж гарав. Түнд манай ерөнхийлөгч хариулж байна. Юу л да тэд нар нөгөө нэг олон сая жилийн өмнө өгсөн л дээ гэж хариулв. Тэгснээ бас болоогүй. Хажуу сууж ирсэн нэг араб нөхөр рүү амар сандарсан байдлаар харж марааж байгаа шүү. Учир нь өнөөдөр бидний хэрэгэлдэг газрын тос байгалийн хинт чинь ер нь бол хэдэн сая жилийн өмнө устдаж алга болсон үлэг гөрвлүүдийн үлдэгдэл юм байгаа шүү дээ. Үүний дараагаар гөрвлүүд ч гэсэн өөрсдөө хэн болох тухай ярьж гарав. Гөрвлүүд маань ер нь бол энэ төр гариг ирэхсээр хисэж очсон газартаа хүн амьдрахууц болгож хувиргадаг их буянтай амьтад ажээ. Тийм болохоор гөрвлүүд ч иргэн дэлхий дээр ирсэн болохоор хэлж байгаа. За та нар өнгөрсөн хэдэн жилд хэцүүцсэн байх чинь. Гэхдээ одоо бид та нарт туслана. Хэмээн сонгуул нэр дэвшиж байгаа хүн шиг л амлалт өглөө. Ингээд үзэг солиход манай гөрвлүүд нэрнгээс амлалтаа биелүүлээд дэлхийг амар жаргалын орн болгож хувирчлаа. Яагаад гэвэл гөрвлүүд чинь хүмүүсийн өмнөөс хамаг үүрэг хариуцлагыг нь үүрээд ажил энтрийг нь хийгээд байгаа юм шүү дээ. Эндээс бид ажилгүй хүн их жаргалтай байдаг гэсэн дүгнэлт төрхнэ. За жоохон ярин шүү. Юм ажил хэн шүү нөхдүүд аа. Ийхүү үеиг ажилгүй болсны дараагаар Рикийн гэрүүл чинь өдөржингөө хийх юм олж ядангуудаа ингэж байгаа. Хэдүүлээ ер нь Жеригээс очиж зөвлөгөө авъя энтергээд хөөрхий Жериг минь хурган рөөст хийлээ. Гэхдээ Жери тэрэнд нь уурсангүй. Харин ч баг өөрийнхөө бичиж байсан ном энтрийг харуулад амар чин сэтгэлээсээ хандаад жоох шиг. Жаахан бүтлгүүл болохоос биш уган сэтгэлээрээ гараа байгаа юм шүү дээ манай Жери бол. Тэгж байтал Рик руу ерөнхийлөгч залгаад уулзах хэрэг байна бро гэж хэл дуулгав. Ингээд үзэг солигдоход Рик ерөнхийлөгч хоёр нэгэн барбекюны газарт уулзваа. Энэ үеэрээ ерөнхийлөгч Рикэд ингэж хэлж байгаа. Рик би одоо үнэндээ уйдж өглөө. Эхний доногч яг YouTube-ээс баахан л юм түүж үзлээ. Сүүлд нь хошин шогч үзэх шиг элдв юм үзээд одоо бүр билуурч байна өө. Тийм болохоор одоо чи яагаад тэр гөрвлүүдийг очиад чааш нь хариулчих болохгүй гэж. Үгүй тэгвэл хэдүүл одоо урдийн шиг асуудлыг засах гэж зүгээр нэг дүр үзүүлдэг байсан
үе рүү очие л доо. Энтергээ бүр аргаа урсан шинжтэй хэлж байна. Гэвч Рик ихэндээ жаахан үнд орж би яахлаарэ чиний уйдаа гаргадаг юм. Энтер гэхдээ ч ерөнхийлөгч эцсийн арга болгож ингэж байгаа. За хэрэг чи хийн гэвэл энэ жилийн Оскарыг хөдөлж болно. Рикч бөөн баяр болоод явж мөрөөрөө байгаа амьтдыг алхаар болов. Нэр өөрт ашигтай бол юу ч хамаагүй хийдэг наас. Ийм хүүний дараа Рик Морти хоёр маань салгалаад гөрвлүүдийн байгаа газарт явж очив. Ихтэл нөгөө хэд нь хөрхий газрын тосны цооны тэнд баахан зулмууд барьсан сууж байлаа шүү. Үүнийг яагаад гэдгийг эхний хэсэг тайлбарлаж өгсөн байгаа. Ингээд Рикч гөрвлүүд дээр очингуудаа надтай адил олон ертөнцөөр аялдаг амт нөхөд минь ээ. Би ер нь та нартай адил өвчнө оюун ухаантай л та. Та одоо ер нь өөр ертөнцийн дэлхий дээр очиж тусалцаа үзүүлвэл яаж вэ? Тэгээд дарамтлаач байгаа юм шиг санал тавьж байгаа юм шиг нэг юм хэлж байлаа. Харин үүнд нь үлэг гөрвлүүд ингэж байгаа. Хэрэггүй дээ. Бид аль дивангарын үед олон хэмжээсээс аяллаа сурчсан. Харин чиний портал үүсгэж төхөөрөмж чинь жаахан хоцрогдолтой юм аа. Маа энийг авал та. Энэ арай сайн гэж мэгээд өөрийнх нь портал буунаас илүү бууглөө. Тэр нь бүр хаашаа явах гэж байгааг нь харддаг ч байх шиг. Ингэж хэлсний дараа Рик ч уг нь зөрүүлээд юм хэлэх гэж ахт нь энэ гөрвлөж чинь шууд Рик Морти хоёрыг оюун ухаанаараа Рикийн краж руу явуулдаг нас. Амар юм бэ. Үүнд нь бүр илүү их уур үрсэн Рикч. Би одоо энэ хэдийн ноог олгохдоо л олон та гэж хэлээд гөрвлүүдийн очиж байсан газруудаар явж үзэхэр боллоо. Яасан ч хүний мод дуртай юм дээ Рик. Тиймхүү Рик маань гөрвлүүдийн очдог гариг болгоноор явахдаа нэг сонин зүйл олж мэдвэ. Тэр нь юу байсан бэ гэхээр гөрвлүүдийн өмнө очиж байсан гариг болгон мөхсөн бөгөөд мөхөдөг бүр хамгийн сонирхолтой дандаа солирт мөргөж өнгөсөн байлээ шүү. Тэгж явах зураа Рик гөрвлүүдийг мөхөөсөн солирны хэлтэрхийг олж авдаг ба түүнийгээ шинжилж үзэхэр болов. Энэ хойгоор дэлхий дээр манай гөрвлүүчнийг стадиум дотор баахан хүн амьтны асуултанд хариулаад явж байлаа. Яг ингэж байхад нь үлэг гөрвлүүдийн ноог олсон Рик бөөн сүр бадруусаар орж ирэхдээ гөрвлүүд ягаад мөхөд байсан нууцыг түмэнд түгэлээ. Тэр нь юу байсан бэ гэхээр хэдийгээр манай гөрвлүүд уг нь хорхойд чоргуу боловч сансар октоогоор хэрэн эсэж их болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд ажиллах бүр яг энэ хэдийн эсрэг талд нэг солир бүрэлдээд тэгээд мөргөж халаад байдаг байна л та. Тэгээд дээрэс нь Рик хүмүүс хандаад хэлж байгаа. Тэр солир энэ аль хэдийн хүмүүсэд биднийг одоо алхаар ирж байгаа гэж хэлв. Үүний дараа нөгөө ачид гөрвлүүдийг чинь хүмүүс хараа зөвхөж мөхөө шууд хөөгөө явуулчихв. Амар ширүүн нас. Үүний дараа манай дэлхий эргээд хэвэндээ орж нөгөө л байдаг муу муухай зүйл буцан ирлээ. Ингээд тэр өрөө Рик ерөнхийлөгч хоёр уулзаад хөөхөн ганц шил юм тойруулж гарав. Түүний дараа Рик шал согтуу гарч ирээд Оскар хөдөлж энтер. За тэгээд Оскарч ёстой хөдөлж мөтлөө жинхэнэ хор утгаад байж хахад Summer Rik'д ингэж хэлвэ. Нөгөө гөрвлүүд чинь ангараг дээр очиод үхлээ хүлээгээд байж байгаа юм байна штэ гэвэ. Үүнийг сонсонгуудаа Рик шууд ангараг гараг дээр очдог ба гөрвлүүдийг муухай шордож байгаад өөрсдийг нь устгах гэж байсан солирыг устгуулж энтер. Тэгээд анханасаа ингэж чадах байсан бол юугаа гэж байсан бүү мэд. Үүний хариу болгож гөрвлүүд Рикийн засах гэж алингаа алдаад байсан хорон санаад Мортигийн ангарахыг нааж өгөн Рикийн портал үг заслаа шүү. Ингэснээр манай хоёр ч урдын адил адал явдалтай гарах харуулж бөөн баяр болсоор энэ анги төгсөв. Гэхдээ яг Рик Морти хоёрын стандарт нийцэхээр тийм чанга анги бол чадсангүй. Үгүй одоо яах вэ? 7 дугаар анги. Энэ ангиг эхлэхэд Рик Мортиг өмнөх анги дээр гисэн хэсэг гарнаа. Тэгтлэрэн дээр нь учир нь олдохгүй бах сцен гарч энтер. Самарч ирэмсэн болсон бөгөөд Жери үхэж Жеригийн үхэл бэт буруутгагдаад цаазаар ахуулж махуулаа бүр загварсан болж өгнө. Тэгтэл тэрийг нэг тийм сонин хорхоо шиг юм үүсгээд байсан ба тэрнтэйгээ Рик Морти хоёр ноцтож байгаад өөрснийхөө цувралаас бүр гараад явчлаа шүү. Ингэж манай хоёрын энэ удаагийн адал явдал эхлэв. Ерөнхийдөө энэ анги маань жаахан заваарсан анги болохоор та дайлах товчгоо тодорхой сайхан яриад үгүй. Ийхүү интрогоороо нисэж яваад цувралаасаа гарсан манай хоёрч явсараа 4 дахь ханыг даваад гарсан байлаа. 4 дахь хан гэдэг нь нэг өсөндөө кино муу жүжигэн дээр дүр ба үзэгч хоёрын хооронд байх хана өгөөд үүгээр бодит байдал ба тухайн кино хоёр зааглагддаг үлээ. Харин тэр ханыг манай хоёр даваад гарсан бөгөөд одоо түүнээсээ болоод бүр шаал өөр ертөнцид хүрээд ирсэн байлаа. Ингээд ирэнгүүтээ нөгөө хөөцлөөд байсан ялаа шиг амтнаа иргэн хөөж гарахад цаадах нь амар залбирал энтер үйлдэлсэн чинь гэнт Иесус Христ ханаас ч би гараад ирлээ шүү. Айхтар гэж. Тэгтэл түүний араас нөгөө түүхийн эзэнгээ 4-р бүлгийн 6-р анги дээр гарч иж ирсэн бах нөхөр гараад ирвэ. Ингэж энэ бүх орчин үнэндээ түүхийн эзэн гэж нөхрийн хийсэн ажил болж таарлаа. Тийхүү гарч ирснийхээ дараа түүхийн эзэн ч хэлж байгаа. Рик Морти бид хоёрын Иесүр дүрээс болж Иесустэй хамт нэг ертөнцид гацсан. Гэхдээ одоо бид хоёроос өшөг авнаа гэж хэлснээр Иесусээр Рик Морти хоёрыг баахан зодоож модуулаа бүр алж өглөө. Түүний дараа түүхийн эзэн ч хэлж байгаа. Би бүтээгчтэйгээ уулзсан энэ гэснээр Рик Морти хоёрыг энд үлдээгээд яваад өглөө. Түүхийн эзэн явсны дараа Иесус Рик Морти хоёрыг дуусгах гээд үцгэд нөгөө ялаа шиг юм гарч ирээд Иесусыг хатгаад авдаг ба. Үүний дараа ч бид үргэлжлүүлээд Иесус Христ өмнөх ангид гэсэн заваарсан юм үзэж гарав. Ингээд энэ гарч байхаагүйр нь Рик нөгөө ялаа шиг дуракийг цохоод унгаагаад баахан хүлж бонготой шууд энэ ертөнцийн 6 баатрын төв байран дээр явсан өчлөө. Тэгтэл тэнд Рикийг нэг сайнаар угтаж авсангүй. Тийг ихэндээ ч ингэ хэлж байгаа. Би та нарт энэ Леоныг тушаагаар ирсэн шүү дээ гэж ялаагаа их цаадуулна. Тоосон ч бүр эсэргээрээ бөөнөрөө Рик руу дайрчмаар байд. Рик мэн гаргасан өөдгөө зангийнхаа хариуг амсав. Тэгж явсаар манай хоёр ч өөрсдийнхөө ертөнцөөс гадуурх энэ ертөнцийн хамгийн хорон санаа супер дайсан гэдэг нэг гүлэлсэн халдсан нөхрийг сулж тавилаа. Тэр нь болохоор одоо өөрийнхөө хүснээр дүрийн түүхийг өөрчилж чаддаг гар юм уу та. Юу ч болоод байгаа. Тэгтэл тэрхүү нөхрийг сулж явсны дараахан нөгөөх нь баахан хүн амтан самраас сүултээ Рик Морти хоёр руу дайраад байсан тул манай хоёр ч зүгтж байгаад
хөлдөж өгөх дээрээ тулаад өгөө. Тэр үед нь муу хүн өгдөг гэдэг шиг манай хоёрыг Америкийн нэг том нэртэй зохиолч ирж аварлаа. Яалчгүй дандаа л нэг ингэж юм амар рэндом орж ирдэг шүү нэрээ. Ийхүү манай гурав удаа ярилцсны дараа зохиолч маань Рик Морти хоёр тусаж манай хоёр жиргэн өөрсдөө цуврал руу хурж ирлээ. Энэ хоёрыг ингэж байхаагаар түүхий эзэн болохоор хүн амьтны хамаг уран сайхны онгодыг хулгайлдаг төхөөрөмжийг бүтээсэн байх ба түүгээрээ ертөнц даяар хүмүүсийн онгодыг хулгайлж байна. Харин яг ингэж байх үед нь Рик Морти хоёр амжиж ирэх ба түүхийн эзэнтэй 2 дугаар раундын тулааныг хийж ялт байгааснаар энэ хоёр маань өөрсдөө ертөнцийг аврав. Түүхийн эзэн болохоор өөрийнхөө бүтээгчгээд нэг бүтлгүүд зохиолч гарт алуулдаг ба ингэж нэг 9 доо энэ анги маань төгсөж байгаа. Юу болоод өнгөрчих вөө? Тайд байтга би ч бараг гайхлаа. 8 дугаар анги. Энэ удаагийн анги маань харин өстой гоё хэллээ. Үзэгдэл хэлэхэд Рикийн өөртөө занталтайсан байсан ноён Нимбустай нанчилдаж байх бөгөөд Морти болохоор туслахуд тань үдэлцэж байлаа. Хэрв та цаанч байгаа бол ноён Нимбус бол одоо 5 дугаар бүлгийн 1-р анги дээр гардаг бөгөөд Бэчери хоёртой гурвалсан барил даан хийсэн нөхөр л дөө. За тэр ч яах вэ? Ингээд тулаанч дуусгаад энэ хоёр бие бинийгээ алсан ч юм байхгүй нэг тийм токсик харилцаатай хос шиг бүхнийг өндөрлөөж Рик Морти хоёр харих гээд байж. Гэтэл хаанаас ч юм бэ? Куки Магнито гэдэг нэг супер орон саналтай нөхөр чи амар хөндлөн гарч ирлээ. Тэгэл хэлж байгаа. Рик Санчес бид хоёр үдцэх цаг ирлээ, мэрлээ гээл сони юм ярьж гарав. Гэхдээ Рик одоо юу гээл ийм юмнууд цагаа өрөвдөө шууд лазераар бодж унахчаал цааш нь хариулж байгаа. Үүний дараа Морти ч өөдөө гоншигж байгаа юм аа. Рик тань руу яагаад дандаа ийм хүмүүс дайрдаг юм бэ? Асуудал нь эднэрт биш танд байгаа юм биш үү гэж шууд сайхан хэлж гарлаа. Түүнд нь Рик ч хариулж байгаа. За бидгээ солиорой даа Морти. Би эднэрт ямар ч гай удаагүй гэд хэлж дуусаагүй л араас нь дараагийн супер хорон санаатан гээд нэг нөхөр гараад ирлээ. Бүтггүй. Энхүүн удаагийн адал явдал ингэж эхлэвэ. Интро дуусны дараагаар Рик маань доктор Вонгийн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг офис дээр шууд дайрч орж ирлээ шүү. Хэрв та цаанч бол доктор Вонг маань нөгөө Рикийн өгцөө өчөөрдөг 3 дугаар бүлгийн анги дээр гарч ирсэн шүү дээ. Тиймээс дайрч орж ирсний дараа Рик ч доктор Вонгтой сэтгэл зүйн асуудлаа ярьж гарлаа шүү. Гэхдээ энийгээ бас сэтгэл зүйн зөвлөгөө биш энэ төр гэж мэгээ мэдээж юмыг булзааруулах гэдэг юм уу хайшин. Эхлээд Рик хэлж байгаа. Би дандаа ийм сонин гаруудын байгуулаад байх юм аа. Тийм болохоор би танаас иймэрхүү нөхдүүд өшөө амөшөө авна гэж тэнхтэд ирэхт нь яах хэрэгтэйг нь мэдмээр байна гэж хэлв. Түүнд нь доктор Вонч хэлж байгаа. Рик эднэрийг чи халлаа гэд өөрчлөлт гарахгүй олон жишээн дээрээс өөрөө харлаа шүү дээ. Тийм болохоор чи энэ удаад аргаа өөрчлөлт чамайг ална гэд ирсэн нөхдүүдийг битгий тоо гэж хэлв. Хэдийгээр энэ зөвлөгөөг Рик ихэнтэй би зүгээр л энэ дуракуудыг тоогоолж намайг хаяад явчихна гэж бодоо юу энэ гэсэн боловч цаагаараа хөөхөн хүлээгээд авчваа. Рик маань баг зэрэг зөөдрөөд сайн тал руугаа өөрчлөлтөд байгаа юм уу да. Гэхдээ тэрийг хүлээж авахдаа доктор Вонгийн хийсэн зөвлөгөө буруу гэдэг баталгааны тулд хүлээж аваад байгаа юм уу да хайшин. Тинхүү доктор Вонгийн зөвлөгөөний дараа Рик гэртээ хараад оройн хоолой идээ сууж байхад шээсний мастер гэж нөхөр Рикийн гадаа ирснэ. Өөш гараад ир байна да. Үзье. Болохт нь Рик цаадах нөхрийг бүр нохоо байн чинь тоосонгүй шүү. Тэгтэн Шэсний мастерч бүр давраад танаа аж охин чих айтайхан дамжиг юм шүү. Охиныг чинь Шэсэр бол дургуцахгүй байгаас тээ. Энтергээ бүр солиорвоо. Ер нь бол амар 2 дугаар сувгийн юмыг 17 настай саамт хэлчихэж байгаа юм да. За үүнийг сонсон Жэрж шууд 90 шир зангуудаа. Өөш новшоо. Чи юм уу миний охиныг яах гээд байгаа хар Шэсэнтэй хахмар вэ энтергээд. Монгол аав нар шиг шууд зодон хийхээр гарлаа шүү. Гэхдээ чэжээ нүцгэлж ярьсангүй. Яагаад яраагүй гэхээр Жэрж чинь гүзээ яахгүй шүү дээ. Дээрс нь хин тэгэл охиныг доромжлоод байхад зүгээр суух үлээ. Ингээд Шэсний мастертай нанчилдаж гарахад эхлэж яхан арга ивэ болохгүй байсан сүулдэ өстө цүм шааж Шэсний мастерыг бүр ягаан ирзэний фламинго шоу энтер зодж гарлаа. Тэгээд гудамжигтайгаар зодуулсны дараа Шэсний мастерч цус нүж нулимстай готголтонгуудаа шууд нисэж явчлаа шүү. Болж мөө. Энхүү Жэрж Шэсний мастерыг цөм зодж хайсны дараагаар гэрийнхнээсээ урд хожиж байгаагүй тийм их хүндлийг хүлээж авлаа шүү. Одоо Жэри минь мөн самар аавынхаа зодон хийж байгаа бичлэгийг интернет тавьдаг ба Жэри минь сүлдээ интернетээр ч алдартай боллоо. Харин Рик минь энэ бүхэнд тутгалтахгүй холоос бүхнийг тайван хараастай байлаа. Үзэг зэрэгтгод Жэри минь Фламинго аав гэдэг нэр алдартай болж тэр нь бүх окторгоо ертөнцөөр төгсөн байлаа. Ингэж явсаар сүүлдээ Галактикийн хамгаалагчтай холбооноос Жэри дээр ирэнгүүтээ өөрсдийнхөө игнэнд эсвэл хязгааргүй хэрчим хүчтэй нэг бөмбөрцгийг дурсгал болгон өглөө шүү. Түүгээр нарийн Рик төмөр үнийг шиг тусгай өмсгөл хийж өгдөг ба энхүү Фламинго аав буюу Жэригийн супер хадлын явдлууд эхэлж байгаа юм. Эхлээд Жэри минь харь гаргийн гитлерийг гаригтай нь очиж сөнөөж хайваа. Тэгээ ядаж явахад тэрийгэ санаандгүй сөнөөчлөө. Сөнөөснийхээ дараа ч Жэри хэлж байгаа. Өө новшоо. За өөр хүн амтан байхгүй л байгаасай гэд хэлсэн чинь дараа нь нэрнгээсээ өөр хүн амтан байгаагүй гэж таарлаа шүү. Аазтай наасан. Үүний дараагаар Жэрж энүүгээр тэнүүгээр баахан явж хүн амтан авч өстой л баатар болж байлаа. Гэхдээ Рикд энэ таалагдсангүй. Ингээд Жэрийг баатар болгосны дараа Рик доктор Вонг дээр иргэн очоод би тэр мө өөдгүү гарыг тоогоогоос болоод манай амьсгаа царайс үргэн одоо баатар болчлоо. Шудрагын саана байна. Тэргээ гоншигноостэй. Ер нь Мортигийн цаг үргэлж гоншигнож байдаг нь ер нь өвөгийнх нь бас юм байгаа юм байна шүү дээ. Удам. Үүнд нь доктор Вонг хариулж байгаа. Рик чи өөрчлөлтгийг хүссэн шүү дээ. Чи тэднийг тоохгүй байснаар
Өөрчлөлт гарч байна шүү дээ Рик. Тэгэд ягаад үүндээ бухимдаад байгаа юм бэ? Эмэн асуугаад Рик хариуд нь хэрвээ үүнийг манай тэнэг хүргэн хийвэл сайн үл. Харин би ихээр сансар огт руу хүчирхийлсэн болоод байгаа үсттэй. Гээд сайхан дотроо удлав. Үүнээс бид Рик ч гэсэн дотроо сайн хүн байхыг хүсдэг боловч тэрийг яаж их учраа олохгүй байгааг нь харж байх шиг байна. Аргагүй шүү дээ. Би тэгэл насаараа хамгийн муухайгаар дуудаж явахыг хүсгэв дээ. Ингээд зөвлөгөө дуусгач Рик өрдөвдийнхаараа нөхдүүдийг тоохгүй байхаар үргэлжлүүлэхээр болов. Дараагийн үзэгдэл эхлэхэд Jerry маань сайн үйлсийнхээ хариуд сансрын Mitsubishi компаниас сансрын хөлөг энтер бэлгэнд авч мацсан байлаа. Овоодоо Jerry минь. Үүний дараа Jerry сансар окторгуугаар хийх сайн үйлс зориулж өөрийн бага бүрдүүлдэг ба тэр нь мэдээж Beth, Sam, Morty гур байлаа. Харин Jerry Rick-ийг шууд жиж гарав. Ер нь тэгээ байнга жилгүүлдэг байсан болохоор Jerry хурган Rick-ээс одоо хариугаа авах гэдэг юм уу хайшин. Гэхдээ энд нь Rick нэг сүртэй хариу үлд үзүүлсэнгүү дээ. Үргэлжлүүлээд бүхнийг тоохгүй чигээрээ байсаар л. Гэвч энэ байдал нэг удаан үргэлжилсэнгүй зайлвал. Инхүү орой болоход Rick маань иргэн хавршилтаа орсон байлаа хөрх юм. Учир нь өөрийг нь хийхээр тоогоогүй Jerry хийнгүү тоогоод болохоор манай хүн жаахан сэтгэлээр унлаа. Бид өхөнд ч бас нэг иймэрхүү үе байдаг да. Тэнхүү баарнд ганц хоёр ууз суусны дараагаар Rick нөгөө шээсний мастертай нэмээд хідэн лааз юм хувааж явах уу гэж яваад утсан чинь шээсний мастерт нь амиа оролцсон байвал яах вэ? Хэдийгээр Rick баргийн имийг аргаж дөнгөдөгч энэ удаа шээсний мастерыг аварч чадсангүй. Бурханд ч хүртэл хязгаар байдаг шүү дээ гэж. Ингээд Rick шээсний мастерыг өгсөн болохоор хаяад явах гэж байтал охин нь гадаа хүрээд ирж хаалгадаг шүү. Тэр үед шээсний мастерын охинч Rick-ийг аавыгаа байна гэж удаад ааваа ээж таныг уцаа авахгүй байна гэж хэлсэн. Би танд санаа зовоод байна. Би таны талаар муухай юмнууд подкастн дээр хэлснийг мэдэж байна л та. Тийм болохоор та үүнээс болоод өөртөө ямар нэгэн юм хийвэл би өөрийгөө ууж чадахгүй гэвэн хэлв. Энэ бүхнийг сонссны дараагаар Rick гинт сэтгэл нь уурсан юм уу хайшин шээсний мастерын дуулгыг өмсөнгүүтээ хаалгыг нээж түүний охинд хэлж байгаа. Миний охин аав зүгээрээ хэрвээ ямар нэг зүйл над тохиолдвол тэр нь чиний буруу биш ээ. Энэ бүхэн цэвэр миний буруу байх болно. Аав нь чамд ямар нэг юм хийхгүй гэж амлаж байна. Охиндоо хайртай шүү. Баяртай гэж хэлв. Rick одоо тэгээд охин хөвгдлөхөр бас арай гайгүй хандаад байгаа юм шиг. За энэхүү шээсний мастерын охиныг явуулсны дараагаар Rick том өрөөнд яваад ортол шээсний мастер нэгэн зурс үлдээсэн байлаа. Түүн дээр нь ингээвчсэн байгаа. Jerry Smith гэж тэр нөхрөөс болоод би амиа хорлож байна. Тэр зодооноос би хүмүүс үргэлж намайг бүтлгүүдэж унж явахыг харахыг хүсдэггүй ойлгож авлаа. Би зөвхөн тэдэнд өөрсдийнх нь буруу гэдгийг батлахыг хүсдэг байсан. Хэмээн бичүүлдээсэн байлаа. Ингээд үүнээс болоод Jerry-гийн карьер дуусаж болохыг ойлгосны дараа Rick шууд шээсний мастерын оронд ордог бөгөөд манай хүн агуудагаал супер баатар болон хувирч энэ тэрүүгээр явсан баахан шээс цацаж хүн амтан аварч хэллээ. Баазар байна гэж. Гэхдээ тэгээд хангалттай сайн үйл хийсний дараагаар шээсний мастерыг хурамчаар хүүл нэтэргээд байгаамаа бас. Энэхүү хэсэг хугацаа өнгөрлөө. Rick-ийн хийсэн сайн үйлс Galactic даяар тархаж ирсэн тул Jerry-г илсүүлсэн Galactic холбооныхон чинь шээсний мастерыг өөрсдийнхөө игнэнд оруулахаа болов. Гэвч мэдээж Jerry энд нь баг зэрэг дургуутс гарлаа. Гэхдээ аргагүй атсанчлаанд орсон болохоор манай хүн шахааны улмаас Rick-тер очдөг ба Rick-д нөгөө саналаа тавихад Rick татгалзаж гарав. Тэгээд үүнээсээ болоод удалгүй Rick Jerry өчн ноцлож бөө юм болоход Jerry яг үннийг мэдлээ. Тэр нь юу вэ гэхээр шээсний мастер чинь үнэндээ Rick байсныг олж мэдв. Үүний араас баахан холион батан утгаж айсан Jerry дээр Galactic-ийн хамгаалагчид бөөн уур улан ирдэг ба Jerry тэдэнд шээсний мастер чинь үнэндээ Rick байсан гэж хэлэхэд нөгөөд нь бид нар үнэндээ тийм нөхдөдөө орооцолж болохгүй гэд Jerry хөөчлөө чаваас ятаж байхад нөгөө бэлгэний сансрын хөлгөнч Rick-ийн гэр бүлийг гаражин дээр нь хөргөж өнгөдөө орхио авчив. Гэхдээ нэрээ тэгэд хүнийг ашигтай байх үед нь ашиглачаа дараа нь хаяад явцдаг хүмүүс бол бод ертөнцийн хүртэл байдаг шүү дээ. Ийхүү бүх зүйлийн учир нь олдож хужрын тунгаагдсны дараагаар Rick маань ууг нь нээлттэй байх гэд Morty хэлж байгаа. Живдээлээрээ Morty. Аваас ч нь болоод шээсний мастер амиа оролцсон байсан гэж хэлв. Гэхдээ үүнээс болоод хэлснээсээ хийсэн юм болж Morty ч шууд аавтаа очиж хэлэнгүүтээ Rick-ийн гэрийнхэн бүхлээрээ энийг мэдэж та яагаад эртхэн хэлээгүй юм тэргээ бүгдээрээ нийлж Rick-ийг загнаж байлаа. Гэхдээ уг нь тэрэндээ л нээлттэй байж өөрчлөх гэсэн биш хөрхий Rick маань буруутан болоод дууслаа. Ингэж энэ удаагийн маань төгсөв. 9 дугаар анги. Энэ анги эхлээд Rick Morty хоёр нэгэн гариг дээр хоол олж идэх гэсэн юм шиг сурсан зангаараа бас бөөн хэрүүл болцсон явж байлаа. Ер нь муухай токсик хоёр л доо. Ингэж явсаар нэгэн рестораны газрын гадна ирээд оочрилж эхлэв. Гэтэл тэнд Morty маань нарны хөлөгт баатрууд гээд нилээн дээр үеийн үг яриа хэлэхдээ баахан нөхдөд туулзлаа шүү. Уг нь Morty маань эхлээд зүгээр л газар унсан хачиртай талах шиг юм аваад хөтөл цаадуулна. Наадах чинь таны олз. Та болгооч хайрлмаар л гээ сүйдэл хорно. Зүгээр би идэхгүй гэд хэлсэн биш цаадуул бүр Morty-г жигтэйхэн хүмүүжлэлтэй хүүхд өнгээд хөлөг баатрын игнэнд урээд наачлаа шүү. Morty маань хүмүүжлэлтэй хүүхд бол надаас 8 ихэр төгрөг үсттэй гэж. Гэтэл яг энэ үеэр нь Rick дундуур норж ирээд Morty наад нөхдүүдтэйгээ бити нилээ. Чи өөд жүхэн штэ гэж хэлэхэд нь Morty-гийн зөрүү зан хөдлөнгүүтээ Rick-ийн эснийг шал эсрэгээр нь хийж өөрт нь сэлмээ өргөсөн баатрын жижиг сэлмээрээ шууд зоож хаяад нарны хаант ус руу яваадаг. Динхүү Morty маань хөлөг баатруудын игнэнд албан ёсоор хэлснээр энэ удаагийн адал явдал маань эхэллээ. Үзэгдэлтүүд Morty маань наран дээр шүн газартлаа. Учир нь наран дээр ирсэн байж Morty маань хорхог болчоогүй зүгээр өвж байдаг насаа. Тэгтэл наран дээр байдаг энэ хаант ус ч угаасаа нарны хөл баатрууд гээд энэ нөхдүүдийн нэг чидийн хүчээр оршин тогтнодог бөгөөд хөлөг
Хөлөгт Баатрууд нь үхэж өргөддөг юм байгаа айхтарч. Гэхдээ өсвөл бас үхэж болдог гинэ. За энэ хүү яг Хөлөг Баатрууд Морти тайлбарлаад үжэтэл нарны хаан тулсын хаан гэдэг нэг нөхөр Морти дээр хурч ирлээ. Хаант Мортид хэлж байгаа. Хэрвээ чи бидний нэг бол хязгааргүй эрх чөлөөнд хүрч нарны аймагуудын тэнцвэрт байдлыг хангах болно. Энэ төр гэдэл нэмэлт паналыг хийж гарав. Үнийг сонсон Морти маань хүүхдлохоор хөөрөөд өө за тгий би хаана гарын үсгээ зургуу энэ төр гэл яарч мараад алж өглөө. Ингээд зурл маань дараагийн хэсэг эхлэхэд Морти маань Хөлөгт Баатар болох тангараа өргөхөө зогсож байла. Эхэндээ Морти маань ч одоо нэг зүгээр нэг тангар өргөд болцдог байдаг гэж бодож байтал тийм байсангүй хөөрхий. Үнэн дээ нарны Хөлөгт Баатар болохын тулд тэр хүн нь өөрийнхөө бананыг огтолж тайган болох хэрэгтэй байдаг бөгөөд үүнийг сонсмогцоо эд насан дээр явж байгаа Морти шууд шоконд ороод мөрөх гэж нэг үзлээ. Дээрээс нь энэ үед Рик хүрээд ирдэг ба бас өвөн юм гэсэнтэй ачуугаа тайган болохгүйгээд аваад гарах гэж үзвэ. Гэсэн ч нарны хаан манай хоёрыг явуулсангүй. Учир нь Мортиг Хөлөгт Баатар болох гээд өөрийнх нь нэг цэрэг амиа өргөсөн болохоор Морти заавал нарны хааныг дийж байж явах хэрэгтэй боллоо шүү. Яах гэж Рикийн үгнээс үрдэг юм дээ. Морти минь. Ингээ хаанч Мортид үүдэлцэх гээд Рик Мортид хиймэл оюун ухаанаар бүх дайралтыг нь зогсоож тулддаг ч гэсэн амар сэлэм өгөөл тэр хоёр ёстой үхлийн тулаанаа хийж гарлаа. Гинхүү эцэст нь Морти хүү ялдаг бөгөөд нарны хаан ялдсныхаа дараа өөрийнхөө титэм сэлэм очир таяг гурваа Мортид өгөөд өөрийгөө өгүүлчлээ. Эднэр ядаж явахад үххтэй хүртэл мангар сүртэй буцаад нарлуугаа яваад орчдөг юм уу хайш. Тэгж анхандаа Хөлөг Баатар болно гэсэн Морти маань юу хийсийг үзчих одоо банан тастаж хайхын наагур нарны хаанд бас эзэн хан боллоо. Одоо юу л болдог бол доо тэнгэр минь. Ийхүү хаан босныхаа дараа Морти маань юун түрэнд гэртээ үрж ирлээ. Энэ үеэр Рикч Мортиг тэнэг мангараар нь сайхан дуудаад өглөө өгний яншаа зан хөдөлсөн байлаа. Гэхдээ бас Мортид өнгөчгээ муугааш гаргалгүй зүгээр л үглээд өнгөрч байгаа нь яамаа да. Тэгтэл яг энэ үеэр нь шинэ хаандаа зүтгэн гээд нөгөө нарны Хөлөг Баатар чинь нарнаасаа хурч ирээд Мортигоос салахгүй бөөн төг удаж гарлаа. Ийхүү Морти хаан босноос хойш нөхдүүд Мортиг өдөрж нүгөө дагаж сүулдэ гэр бүлтэн хүртэл төг удаж эхлэв шүү. Үүнээс болоод Мортич нөхдүүдийн урмыг хуулах гингүүтээ Рик өвөөгийнхөө аргаар нэг өдөр Хөлөг Баатруудаа гаражинда дуудаж оруулж яваад сайхан лекс тавьж гарлаа. Хөлөгт Баатрууд маань уг нь бол нарны аймагуд нарны хааны очир тайгийг тойрон эргэлддэг хэмээн боддог ажээ. Гэтэл тэр лекцийн үеэр Морти чинь тэр итгэлийг шууд үгүйсгээд та нарын боддог бодол чинь буруу. Нарны аймагуд нарыг татах хүчний улмаас тойрон эргэлддэг юм гэж хэлээд очир тайгныг нь хайрцагнаас гаргаж ирэнгүүтээ эн чинь зүгээр л нэг бэлэг тэмдгийн зүйл гэд улаан өрөн дээр нь хилээд хайчив. Морти ч одоо бүр өдөр ирэх тусам өвөө шигэ болоод идэг наасан. За тэгж хамаг итгэл үнэмшлийг нурааж хайсан тул сансрын Хөлөгт Баатрууд Мортигоос асууж байгаа. Тэгвэл бид шал хэрэггүй юмны төлөө бананаа тастаж тайган болсон хэрэгүү гэж асууснаа яваад өглөө чаавас. Харин тэдний энэхүү итгэл үнэмшлийг эвдэж хайсандаа Морти бүр огтхон ч харамсдгүй нас. За тийхүү арай гэж ярьчтай Хөлөг Баатруудаас асны дараагаар Морти маань нэх гавья байгуулсан амтан шиг иргэн том өрөөндөө байгаа гэр бүл дээр ирэхэд Рик хүн амтан хандаа ингэж хэлж байгаа. Дөнгөж сая Морти анхныхаа шашин физик ба нухацтай сэтгэлгээгээр дарж хаялаа. Тэр зарлаад л Жери бэд сансрын бэд саамар эднэр тэдэнд налга ташаа аач жоох шиг. Яасаа хачин гэр бүлвэ. Гэтэл яг үүний араас гинт наран дээр хэд итгэвчл явагдсны улмаас Мортийн гэрт байсан бүх цаглагаа хэрэгслүүд чинь шатчихлаа. Тэгсэн яасан гэсэн чинь нарны Хөлөг Баатруудын бутарсан сургаар сарны хаан тусынхан чинь нарлуу дайрч дайн чинь эхлүүлсэн байвал яах вэ? Үүний араас саяны Хөлөг Баатруудын нэг нь орж ирээд өө сарны хөвгүүд дайрч байна уу? Зүгээрээ гаригуудын холбоон дээр очиж олдны зээ гэв. Гэхдээ манайхан хаачваа. Сая намайг бицэж хогоор ямар нэгэн босно өтер гэл Мортигийн утгасан бодлооны талаар арай олж мдээгүй байлаа л да. Энэхүү өөрийнх нь хийсэн юмнууд улам бүр дордож Морти маань бүр ч илүү паникнд ороостой. Ядаж байхад Рик гэж нэг юм Мортиг болиуллгүй бүр ингэж байгаа. Би Мортиг илүү их дэмжиж байна. Тэргээ солиороод байла. Уг нэг сайхан усуучвал Морти зүгээр болчдөг доо. Рик ч одоо яачаад байгаа шарваа дээ. Үзэг зэлгтүүд Рик Морти хоёр дайн хийгээд байгаа саран дээр яваад очтол тэнд нь бусад 8 гаригийн хаан тусууч нь цугулсан хурал маягийн юм хийж байна. Тэгээ болоогүй тэр нөхдүүд чинь эннийх наа чин минийх зэнийх гээд бөө хэрүүл болоостой. Морти мэж яг цагтаа болоод энэ хэрүүл дундуур орж ирдэг бөгөөд цаадуулж байхад чи юу хүн блэ гэж асуухад Морти би нарны хаан байна гэж хэлэн хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татлаа. Үргэлжлүүлээд хаан дусуудын хаан нарч Морти тандан хэлж байгаа. Та нар тэр Хөлөгт Баатруудын ажлыг хийхгүй юу хийж байгаа вэ? Хэмээн асуухад Морти мэнд юу илүү дээ. Юу ихэ гэж бодоод үжидэл тэнд байсныг мэрэг төлөгч юмгийн шууд л хэлж байгаа. Нарны Хөлөгт Баатрууд ажиллаа хийхэ болсон байна гэд Мортиг минь шууд бариад өгчлөө. Одоо өнгөрсөн гэж. Ийхүү бод түүнийг мэдсийн дараа нарны аймагуудад бөөн алцаан үсэж их дайн дайчин болж гарлаа. Тэрийгээ бас тэгээд нэгдүгээр нарны аймгийн дайн тэргээд нэрлэлсэн ч байх шиг. Уг нь даймаа эхлээд амар дундад зууны маягийн хэв шинжтэй байсан сүултдээ бүр эн тентхийн хамаг харь гаригийн зэвсгүүд цуглуулж муулуулад бүр айхтар өргөжж гарлаа шүү. Ингээд нөхцөлөд бүр улам муудаад ихсэн чинь Морти минь сүултдээ Рик руу урлаж. Та чинь одоо яагаад байгаа юм бэ? Хэрвээ тэр хуурамч хүчил дээр болсон юм хийгээд байгаа юм бол одоо би ойлгож авлаа. Рик та надад хэрэгтэй байна. Би таньгүйгээр завар сарнаас гарч чадахгүй хэмээн ориллоо шүү. Тэгтэл энэ үед Рик шууд Мортиг урдаас. Морти би өмнө чамд муухай хамтдаг байсан бол уушлаарай. Гэхдээ энэ удаа би зөвхөн чиний санааг л дэмжиж байна. Энтэр гээл хэлж байгаа. Байж байгаарэ. Энд чинь нэг сонин сэжигтэй болоо явчих чинь. Үүнд Морти хүртэл гайхдаг бөгөө шууд өгөөсөө. Та арай роботын биш үсттэй. Арай өөрийнхөө клоныг надтай яриулаад байгаа юм биш үсттэй гэж асуулаа. Гэхдээ Рикээс хизээч юм сайхан ааш гарах ёсгүй л дээ. Нэг
болно байна да. За энэ хүрийг туслахыг ойлгосон Морти чинь заваарсан юмд гаргалгаа хайгаад буцаад нарны хөлөгт баатруудыг цуглуулах ёстой байна гэж бодож тэр хэдийн байгаа газар руу явж чив. Нарны хөлөгт баатрууд маань Мортигоос хойш өөрсдийгөө зөв гэж итгэж байсан юм хуурамч гэдгийг ойлгоод тэгээ сэтгэлээр унаад хар тамхинд орсон байлаа. Үүнийг үзэж байгаа хүмүүстэй ч хэлэхэд тэр хар тамхи гэж нүгэлттэй юмнаас жоохон олгон байгаараа гаруудаа. Ямар ч тач шал буруу зүйл хийсэн гэдгээ ойлгосон дараагаар Морти маань эргэн хөлөг баатрууд дээр хааны дүрээр ирсэн боловч цаадуул нь манай үнийг тоосон ч баг урдаас нь шоож гарлаа шүү. Тэгээ байгаар нь Морти маань эргээд энэ хэдийнхээ хүндлийг олж авахын тулд өөрийнхөө бананыг тастан мастан гэж солиороход цаадуул нь ч бүгд орж бүр эргэн нэгдэж авлаа. Гэхдээ Морти маань одоо юу гэж шууд тайхан болчихв дээ. Нөгөө нэг Джессикагаа бодол дотор явж байгаа. За ингээд мэдээж жиркийн тусалцааг авч зүгээр дүр үзүүлэхэр боллоо. Энэхүү нарны хөлөгт баатрууд эргэн нэгдсэний дараагаар дайн дайж инж зогсож хүмүүс нарны хаан тулсын шинэ хаан Мортинел буюу Мортигийн хаан ширээн цуг ёслол дээр ирсэн байлаа. Энэ ёслолын үеэр Морти маань банана тасцсны дараа албан ёсоор хаан болох бөгөөд түүнийг харахаар нарны аймгийн 8 гарагийн ард түмэн чирцэн байх шиг яасан ч том юм амлдаг юм дээ Морти маань. Рик Морти хоёрын үндсэн төлөвлөгөө нь хуурамч банан ашиглах бөгөөд тэрийгэ зүгээр тастаж үзүүлээд бошуухан зайлах юм байл та. Гэвч юмс тэр хоёрын бодсон шиг тийм амар бүтсэнгүй гэж. Суур гарагийн хаан гэдэг тэр нөхөр Мортиг яг үнэн зөв тастаж байгаа эсэхийг нь шалгаад мэрэг төлөгч эмгэн ба хоёр өөр төрлийн шалгагч төхөөрөмж бэлдсэн байлаа. За ингээд тайхан болж дээ Морти маань. Ийхүү баригдах нь барггүй болсон Морти маань ямар тач ихлээд хуурах гэж нэлээд үзлээ. Гэхдээ яг сүүлд нөгөө төлөг эмгэн чинь үзээд шууд бариад өгчөж байгаа юм чинь. Ингээд баригдсан учраас Морти Риктэй хамт цугтааж байхдаа гарах гарцгүй болгосноо ойлгосон юм чинь шууд нарны халуун урвал руу өсөрч амиа орлоо гэж. Ингээд хаантан өөрийнхөө албат Риктэй хамт амиа өргөсөн учраас түүнийг ард олон шүтэх болж Морти маань нарны хаан туусуудыг сайхан тархицснаар энэ удаагийн гөндөрлж байгаа юм. Юу гэхдээ ер нь тайган болоход ойрхон байлаа шүү дээ. 10 дугаар 6 дугаар үеийн төсөглөө ангиллэхэд Рик Морти хоёрын гэрт зул сарын өглөө болж байваа. Рик Мортитэй хамт наран дээр очсноос хойш маш сайн аав өвөө болж байлаа. Энэ хэдийгээ зул сараар бүр амар бэлгэсэл энтер өгөөж баярлуулаас те. Тэг тусмаал цаанаал нэг сэжигтэй санагдаад байгаа юм да. Энэхүү зул сарын өглөө Рик маань шууд Санта Клаусын дүр төрөнгуудаа Жерид өөрийнх нь дуртай киноны ертөнцийн хувилбарууд бэтүүдэд болохоор өөр ертөнцийн Рикийн бяцхан бэттэй авахгүйсэн зов. Самарчууд мөнгийг нь Мортид болохоор оддын таны лейтсейбер гэ буюу гэрлийн сэлмэг өглөө. Яах гээл юу сэдэд байгаа юм бол доо энэ Рик. Тиймээ хүн болгонд бэлгээ өгч задлуулсны дараагаар Рик Мортид илүү хайртай болохоор дагуулж гаражд оронгуудаа урдаас нь баахан жимс мимс шидэж өгөөд Мортиг жаал эрхлүүллээ шүү. Тэгснээс үлдээ өөрийгөө завчуулснаа тэрний ард орж нуугдаж энтер. Йоо яах гэдэг. Гэвч гай газар доороос гिचэр Морти маань угийн бүтлгөө учир нөгөө гэрлийн сэлмээ бүр яг игц доош унаглаа. Үүнээс болоод гэрлийн сэлмч дэлхийн цөм рүү доош явсаар сүлдө цөмийг мөрөж дэлхийс үр хаявлаа боллоо шүү. Ингээд Морти Рик хоёр маань байшингийнхаа доор байдаг давхрууд руу ээжлэн бууж сэлмээ барьж авах гэж нэлээд юм боллоо. Ядаж явахад Рикийн грач чинь худлаа ирсүнд баг 20-30 давхар юм уу хайшин. Харин тэгж явахдаа Морти маань эцэст нэг юм үннийг олж мэдлээ. Тэр нь юу байсан бэ гэхээр Рикийн бодит үрхийг. Рик маань өмнөх 9 дугаар ангиас хойш яагаад учиргүй сайхан ажиллаад байсан учир нь өөрийнхөө роботыг хичээд Морти руу явуулсан юм байна шүү дээ. Гэхдээ даанч тийм байлгүй дээ. Рик ямар ч тохиолдолд хэзээ ч ингэж сайхан ажиллах учиргүй шүү дээ. Та нар мэдж байгаа шүү. Харин яагаад ингэж роботоо явуулсан шалтгаан нь Рик маань Prime Rick-ийг хайх ажилдаа эргэн орсонтой холбоотой бөгөөд энэ доороо хэр утсныг тэнгэрл мэдэх ажээ. Ерөнхийдөө бол үс хаахлын тэр нь өрвийж ургаад яг орон гэргүй архины амралтын шиг болцсон байлаа. Ийхүү Рик-ийг роботоо илгээсний дараа Мортич бөөн уурж өөдөө бахан гоншигнож байгаад эргэн робот Рик тамт гэрлэг өгслөө дөө. Дээш өгсөж байх замдаа ч Морти робот Рик дуурлаж байгаа. Чи яагаад өөрийгөө робот гэдгийг хэлээгүй юм гэж мэгээд нөгөө муудаа дээрлэх өгдөг шиг болоход робот Рик чүрхийн үнэндээ хэлээд л Рик намайг өөрийгөө робот гэдгийг хэлж болохгүй гэсэн юм аа. Хэлбэл би алуулна. Дээрээс нь би та нарыг хайрлахаар програмчлагдсан шүү дээ гэж мэгээд өрөв мөөч юм шиг. Үүний араас робот Рик хэлж байгаа. Би та нарт удлаа хэлэх амаргүй байсан. Одоо цааш тэг шаардлагагүй болсон гэхээр амар байна шүү. Тэрхэд Морти шүү. За хуцаа дуугаараа баяр болж явахад робот гэдгийг хэлвэл алан шүү. Зүгээр дээшээ гараад хүн болгоны хайрыг тат энтергээд амар муухай харьцлаа. Гэхдээ робот Рик дуурлах нь ч бас хайшин тий. Тиймхүү Морти робот Рик хоёр эргэн дээшээ гарч ирэхдээ гэрийнхэнтэйгээ хамт Жеригийн бэлгэний киног үзэхэд бэлдээс те. Гэтэл Самар гинт байжи. Яагаад манай урд талын зүлгэн дээр ерөнхийлөгчийн нэстэг зэрэг бууж байгаа лээ. Гэт Мортич өө би зогцуулж чад ирье гэд гарлаа. Тэгтэл ерөнхийлөгч нь Мортигийн унагсан гэрлийн сэлмийн талаар мэдчихээд хэрүүлэх гээд ирсний нээжээ. Ерөнхийлөгч газар дунгуйтаал. Маа хоёр амьсгаа чинь баярын өдрөө зүгээр ойлгочихгүй юм та. Хин тэр гэрлийн сэлмийг шууд газар руу их зунгаасан юм гэхтэн. Мортич үннээ хэлэж би гэж хариулв. Үүний араас ч ерөнхийлөгч Мортид хотгосон бодлоонаа өөрөө янз л гэж хэлээд манай хоёр чамдтай Рикийн гараж руу доош орж буулаа. Харин тэднийг ингэж өвшөөрlүүний төрхийг манай Рик мэдчихлгүй яах вэ? Үзэгсэлгтод өөрийнх нь гаражийн хамгийн доод давхарт ирсэн ерөнхийлөгч ба ерөнхийлөгчийн хүмүүс ба Борти нартай Рик маань хэрүүлэх гээд хил аман захтнаа төрөд ирлээ шүү. Эренгүүтэл л одоо ерөнхийлөгчийн дагуулж ирсэн баг хүн амтнд хэлж байгаа. Миний юмд бити өөр эсвэл үхэж үү гэж хэлээд л хэрв би засгийн газрынхны гэртээ оруулмаар байсан бол шууд айлгсаг худалдаж авах байлаа. Тэргээд нэрвтэж гарлаа. Ер нь тэр үед ерөнхийлөгч Рик гээд хэлж байгаа. Чи туслахгүй бол зүгээр цаашаа байж вэ энэ гэснээр араас нь Рик Морти хоёрын дунд муухай яс аялаа. Ер нь манай ерөнхийлөгч угийн нооттой гаралдаа. Ингээд үзэгсэлбэхэд ерөнхийлөгч хүмүүстэйгээ нөгөө гэрлийн сэлмийг зогсоох гээд өөрийн төлөвлөгөөг боловсруулж гарав. Тэдний төлөвлөгөө нь аврах том
том өргөн машин зохион бүтээгээд дэлхийн цөм рүү өргөдөх боловч машин сэлмийг яагаад ч гүйцэхэргүйсэн тул ерөнхийлөгч өөрхийн аргаа бариад Рикээс тусламж өгсөн. Түүнд Рик чихлээс урсан цангаараа үнд орж байгаа сүүлдээ туслахаар болдог ба ингэхдээ гэмэд оюун ухаанаар өдөрдөлдөг нэг гэрлийн сэлмийг араас нь явуулж устгуулахаар боллоо. Гэвч тэрийгэ доош нь хийгээд явуулж байхад сүүлдээ нөгөө хиймэл оюун ухаантай сэлм нь Рикийн үгэнд орхоо байлаад эргээд дээшээгээ явснаа Венецотын доороос гарч ирээд баахангүй амтан алаад эхлэв. Ингэж өөрийнх нь төлөвлөгөө фейлсэн тул Рик гяс ерөнхийлөгчийн өрөмтлийн машиныг янзлаад гэрлийн сэлмийг гүйцэхэр боллоо. Энэ үеэрээ ч Мортитай айтайхан хил ямаа олцох гал үзээ адил. Мортиг хамт явъя гэхэд Морти урдаас нуурлаад эцэстээ энэ хоёр минь бөөн хэрүүл болоод туслаа. Үгүй яагаад ингэ баярын өдрөө хэрэлдээд идэг юм те. Ийхүү гэрлийн сэлмч дэлхийн цөмд хүрэхэд их ойрхон болсон учраас сүүлдээ ерөнхийлөгч Морти хоёр нь араас нэвж амжилттай гэрлийн сэлвэ барьж авав. Тиймхүү даалгавраа амжилттай биелүүлсний дараагаар Мортич бөөн баяр болоод байж байтал ерөнхийлөгч Мортигийн сэлвэг булгаад авчлаа шүү. Үгүй тэгсэн чинь ерөнхийлөгч мөр бүр анхнаасаа энэ сэлмийг авах гэж Рик Морти хоёр дээр ирсэн ба цаагаараа сурган Один дан киноны галзуу фэн юм биш. Ингэж Рик Морти хоёр ерөнхийлөгч тархитуулсны дараагаар Морти маань бүр илүү их урлаж ээшээ гарангуудаа 100 сарын оройн зөөгөө идэх гэж байсан. Гэрүүлдээ хамт байгаа Рикийг робот гэдгийг хэлчихв. Ууртай л да энэ Морти. За үүнийг мэдсэний дараагаар Рикийн халамжтай байдал тассан гэрийнхэн ч уртай байсан хамаг юмнуудаа барьж авангуудаа робот Рикийг хідэн хэсэг тастан хайж толгойг нь 100 сарын бодныхоо орой дээр тавьж интер. Робот Рик ч одоо тэгж ивдүүлэхдээ бүр баярлаад байгаа юм уу хайшин. Харин энэ хооронд ерөнхийлөгч минь хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж Мортигийн гэрэл сэлмээр тоогж боо дахиад бас гэрлийн сэлмээ их зэр нь доош нунгагаа тавьчлаа. Бүр яасан бүтлгүмтэй. Үүнээсээ болоод ерөнхийлөгч ард түмэндээ хандаж мэдээлэл хийх зураа цагаан ордонтой хамт сансарт ниссэн ч байх шиг. Ингээд дэлхийд дахиад сүрх хоёул орсон учраас Морти робот Рикийг иргэн асааж ерөнхийлөгчийн унгаасан сэлмийг очиж авах болов. Түүний дараа Морти маань ерөнхийлөгчтэй нэг мөсөн тооцоо утгаар сансар руу нисэж ерөнхийлөгчтэй бөө нанчилтан хийж гарлаа. Сүүлдээ Мортич бүр улаарад ерөнхийлөгчийг буудаж алах гэж байхад нь робот Рик ч урдуур нь орж ерөнхийлөгчийг аварлаа шүү. Ядаж байхад буудсан сум нь тусдаа гэрлийн сэлэмч байх шиг. Ингээд сумнууд нь робот Рик дээр зоогдсны дараагаар айжмаар доош явсаар хөлгийн шалыг цөмлөхөд тэрүүгээр дүүрэн цоорхоо усч манай гур доошоо сорогдоод унлаа. Тиймхүү ерөнхийлөгч Морти хоёр яг задгаа сансарт бүтэж өгдөхийн даваан дээр Рик портол нээж робот Рик тэр гурыг амжилттай аврав. Үүний дараагаар робот Рик иргэн гаражиндаа ирсэн ч авсан гэмтэл нь хэтэрхий хүнд байсан учраас айжмаар үхэж гарлаа даа хөрхи. Үхийнхээ өмнө робот Рик Морти тандаа хэлж байгаа. Рик намайг та нарын аз жаргалтай байлгахын тулд бүтээсэн юм шүү Морти. Тэгэхээр миний хийсэн юмнуудыг тэр ч гэсэн хийсэн гэсэн үг шүү. Гэхдээ одоо тэр үүнийг илүү сайн хийх хэрэгтэй гэж хэллээ. Энэхүү робот Рик үхэхэд ерөнхийлөгч Рикийн гэрээс хөөгдөж гарав. Угаасаа үнэн ажилгүй ерөнхийлөгч байдаг насаа. Үүний дараа Рик Морти тандад хэлж байгаа. Робот Рикийн хэлсэн зүг байсан байж магадгүй Морти. Би чамайг өөрийнхөө ажилд оролцуулах хэрэгтэй байсан юм. Хэрвээ чи үсчивэл надтай зүг ажиллаж болно шүү гэж хэллээ. Мортич Рикийн урилгыг хүлээн авдаг ба доошо буун очиход Рик Мортид Prime Рикийн байршлыг зааж буй асар олон байршлыг харуулангуудаа миний түнэр харанхуудаа танилцсан Морти. Одоо хоёулаа 7 дугаар үлгийн турш түүнийг хайх болноо Морти. Рик Морти хоёр хамтдаа алнаа. Тэргээд орж чарлаад бөө юм боллоо шүү. Ингэж нэг юм 6 дугаар бүлэг доосон. За тэгэхээр 7 дугаар бүлэгч үнэн гал гарсан үйл явдлуудаар дүүрэн байх нэ. Рик Prime Рик хоёрын хооронд жинхэнэ нанчлалтай болох нь дээ. Ингээ та бүхэн маань лайктар сэтгэлөвч subscribe дарж үйлдэлээрээ дэмжлэг үзүүлэх хавас бид бүхэн хурдан 7 дугаар бүлгийн хийх болноо. Баярлалаа баяр таа монголчуудаа.